Хаалт дүүргийн 24-р хороо хүүшийн ам дагуу байрлах хотхнуудын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн хэвээр байна. За тухайн бүсэд явгууны зам, автозамын дэд бүтэц хангалтгүйгээс иргэд автомашины урсгалтай зэрэгцэн зорчхоос өөр аргагүй нөхцөлд амьдарч байгаа юм. За тухайлх юм бол Global Garden хотхон ашиглалтад ороод 2 жил гаруй болсон ч гадны орчны гэрэлтүүлэг, явгууны зам, автозамын асуудал өнөө хүртэл бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаамаа. За иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах ёстой анхан шатны нэгж болох хороо нь иргэдийн санал гомдлыг сонсож холбогдох байгууллагад хүргэх үүрэгтэй байдаг. За гэвч хаалт дүүргийн 24-р хороо энэ асуудалд анхаарал хандуулахын оронд бидэнд хамаагүй гэх байр суурийг илэрхийлсэн юм а. Хаалт дүүргийн 24-р хороонд байрлах одоо энэ Белмонте хотгоны ойр орчим нь 17 алхам явган үний замтай гэх мэдээллийг хүргэж ирсэн бол өнөөдөр Белмонте хотгон маань одоо явган үний зам тавьснаар иргэд энэ богинохон занд ч гэсэн эрүүл аюулгүй одоо газраар зорчих эрх нь хангагдаад байгаамаа. За тэгвэл яг Белмонте хотгоны эсрэг талд байрлах глобал хотгонууд баригдаад 2 жил гаруй болж байгаа ч өнөөдрийн байдлаар явган үний зам болон одоо машин зам байхгүй. Тэр зүүн талаар бол одоо автозам байхгүй. Шороо цоосонд болуулаад одоо өвөл болохоор зүрх халтиргаа гулгаа үүсэл. Тий. Ингээд их төвөгтэй. Өдрөө бол нэг яг шороо болохоор машинууд шороо ер нь амар өсөрдөг. Тэгээд засмал зам байхгүй. Машин зам байхгүй. Тэгээ явгууны зам байхгүй. Ер нь амар хэцүү байдаг. Тэгээ шүн мөн бол гэрэлтүүлэг байхгүй. Тэгээ одоо баг ингээд жил гараа явж 2 жил шах. Тэгээ энэ асуудлаа шийдэхгүй нэлээд л бодож байна. Яг эн чинь нөгөө ийм явган хүний замгүй учраас нөгөө машинуудаа ингээд тавилчиж байгаа. Тэгээд бид нар чинь явхаараа зэрэг ингээ яг шороон замаараа машины урдалтай хойноороо л явчих шүү дээ. Ер нь л тийм байх шүү дээ. Шинээр баригдаж байгаа барилгуудын хувьд өөрийн эзэмшлийн талбайд явган хүний зам, автомашины зам, гэрэлтүүлэлт тогтчлтыг хийх үүрэгтэй. Гэвч хаалт дүүргийн 24-р хороонд байрлах хотхнууд өнөөдөр хүртэл үүргээ бүрэн гүйцэд биелүүлж чадахгүй байна. Үүнд нийслэлийн хян шалгалтын газраас эзэмшлийн талбайд нь явган хүний зам, машин зам гэрэлтүүлгийг суйрлах мэдэгдэх хуудас хэлгээж 5 сарын 1-ээс хаалт дүүргийн 24-р хороог явган хүний замтай болгох ажлыг эхлүүлнэ гэлээ. Ингээд үүргийн нөгөөд бидний яг энэ гашилтаан хийгээд байгаа буюу иргэдийн гомдол гаргаад байгаа газар дээр бол явган замыг хэлгэж байна. За ер нь бол автозам өөрөө иж бүрэн гудамж буюу иж бүрэн байх хэрэгтэй байдаг. Өөрөлдвөл автозамын зорчих хэсэг, тэгээд ногоон байгууламжийн хэсэг, явган зорчигчийн хэсэг ингээ гэрэлтүүлэг тий. За зарим тохиолдолд урт үргэлжилж байгаа зам дээр бол одоо 40-с илүү минут хүн алхахаар тохиолдолд дунд заавалж өгөө санал барьшуулж өгч амрах орчны бүрдүүлнэ гэдэг юм уу ийм зам өөрөө ийм иж бүрэн гудамжны явахаар стандарт хотын стандарт батлагдсан ийм иж бүрэн байх хэрэгтэй. Барилгын ажил гүйцэтгэсэн компаниуд барилгын ажлаа нэг тавьж явган хүний замаа хойшлуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүнсээр байна. Энэ хотхнуудын 3-аас 5 км радиус нийт 6 сургууль байдаг. Өөр зам байхгүй улмаас хүүхдүүд энэ замаар явж энэ замаар гэртээ ирдэг. Нийслэлийн замын хөгжлийн газраас зурагцлыг хүлээн зөвшөөрч барилга барих зөвшөөрөл олгохдоо явган зорчигчийн эрх ашигыг бодолцох хэрэгтэй байгаа юм. За түүнчлэн барилгын ажил эхлүүлж байгаа компаниудад нэн тэргуунд иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал байна.